Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөхийн урилгаар хүрэлцэн ирсэн бүгд найрамдах Тажикстан улсын ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн альчлал өндөрлөлөө. Альчлалын хүрээнд хоёр улсын ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгсөн. Төрийн тэргүүнээр уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 30 гаруй жилийн одол дамжилтыг дүгнэн хэтийн төлөв, бүс нутаг болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо. Альчлалын хүрээнд талууд худалдаа эдийн засаг, боловсрол, залуучууд, спорт, геолог, ашигт малтмал, байгаль орчин, аж үйлдвэр зэрэг салбарт хамтран ажиллах тухай засгийн газар болон байгууллага хоорондын 11 баримт бичигт гар үсэг зурсан. Мөн альчлалын үеэр Монгол-Тажикстаны бизнес дугуй ширээний уулзалт болон Тажикстаны соёлын өдөр боллоо. Хүндэт зочныг гадаад харилцааны сайд Бат Цэцэг, Монгол улсаас бүгд найрамдах Тажикстан улсад суугаа онц бөгөөд бүрэн эрэхэд элчин сайд Бат Жаргал, бүгд найрамдах Тажикстан улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрэхэд элчин сайд Хайрул Бозаданаар үдэж мордууллаа.